Сайн бацхан манайхаа улс олд байна. Юу академийн шатрын хичээл 5 дахь мөрөлнө. За энэ хичээл дээр хэдүүлээ мадлах тухай үздэцгээе. За мэдээж энэ тоглоом юм чинь нэг нь хожиж нөгөөх нь хожигддог байгаа тий. За мэдээж тэгээд хожихын төлөө тоглох хэрэгтэй. За хожихыг шатрд дээр мадлах эсвэл мад тавих гэдэг эсрэг талыгаа мадлах эсвэл мад тавих. За энэ бол мэдээж аль тоглогч хар байна уу цагаан байна уу аль тоглогчийн гол зорилго байх хэрэгтэй мад тавих. За тэ өөр шатрын дүрс илүү их идэх яг боломж байлаач гэсэн хажууд нь мадлах боломж байвал тэр нэгдүгээр тавих хэрэгтэй. Нэгдүгээрт тэ хожоол тэгээд дуусаа онгоо аваад. За өмнөх хичээл дээр үзсэн бүх мэдлэг бүх сурсан юм энэ хичээл дээр хэрэг болно. Бүх зарчим бүх одоо ухагтхууныг сурагч та ойлгосон байх хэрэгтэй. За ялангуяа хүүхэд залуучууд те анхаалan сурагчд нилээ сайн ойлгосон байх хэрэгтэй шүү. Ялангуяа шалгах за эсвэл өөрөө шалуулсан бол өөрийн чинь ноён шалуулсан бол шалаанаас гарах. За тэгээд өөр довтлохоонд өртөж байгаа дүрсийг хамгаалах гэх мэт тийм ойлголтуудыг одоо сайн эзэмшсэн байх хэрэгтэй шүү. За үгүй бол энэ хичээл бас төдийлөн бас сайн ойлгомжтой байхгүй. Тийм учраас энэ хичээлээс өмнө та бүгд энэний өмнөх бүх хичээлүүдийг сайн үзээд ойлгож аваарай. За тийм бол тэр бүхэн ойлгомжтой бол хэдүүлээ хичээлдээ орцгоё. За энэ хөтөлбөр эхлэхэд би та бүгд нэг хальт дурдж байсан тийм ээ. За анхлан сурагчд эхэндээ одоо дүрс идэх гээд байх нь илүү одоо тогтмол үзэгдэл байдаг, илүү одоо болоод байдаг тийм. Тэр нь илүү чухал санагддаг гэж магадгүй. За тэрийг бол одоо материал фейс буюу материал үе шат гэж нэрлэдэг байгаа. За хинч тэгэн штэ тий ялангуяа хүүхдүүд за юм идчихэл байвал тэр нь илүү гоё санагддаг тий. За тэр бол тий болохгүй юм байхгүй зүг зүгээр. За гэхдээ одоо тэр материал үе шатаасаа одоо орон зайн ойлголт, орон зайн тоглолт руу шилжих одоо цаг болсон. За тэгээд яг энэ орон зай гэдэг бол энэ мадлахтаа бас яг нэг уялдаатай тийм сэдв байгаа. Ерөнхийдөө мадлана гэдэг чинь эсрэг талын ноёндоо ерөнхийдөө бол орон зай өгөхгүй тий ингээд шалаад ямар ч гарцгүй боломжгүй шалаас гарах боломжгүй одоо болгоцсон тэгээ бас зүхтах орон зайгүй болгоцсныг бас хэлж байгаа шүү дээ тий. За би та бүхэнд бас сая хэлчлээ мадлах гэдэг юм тий. Мадлах гэдэг бол хэд хэдэн 2-3 нөхцөл байдал бүрдсэн байх хэрэгтэй байдаг. За хүүхдүүдтэй дахиад давтан хэлэхэд мадлахын тулд хэд хэдэн юм болох ёстой. За тэрнээс өмнө хэдүүлээ нэг байрлал харцгаая. За хар ноён энэ буланд ерөнхийдөө бол зай байхгүй газар хэдүүлээ эхлээд үзье. Зай тун одоо баг газар хаана нөлөө булан буюу талууд шүү дээ тий. Булан дөрвөн булан эсвэл энэ хажуугийн ирмэг энэ буудлууд. За энэ тохиолдол дээр яах вэ? Энэ тохиолдолд за шалаанд орсон байна тий. Гэхдээ энэ тохиолдолд ноён идээд тэгэл цаашаа яваад өгөн тийм ээ. За тэгэхээр цагаан тал тий бэрсээ алдчихлаа. За харин эсрэгээр ийм байвал байдал огт өөр болчихлоо шүү дээ. За одоо зөвхөн ийм 3 дүрс үлдчихлээ гэж үү тоглолтын дээр. За энэ дээр юу болцсон байна? Энэ дээр мад тавьсан байгаа байхгүй юу? Цагаан тал хар ноёнд мад тавиад эсвэл хар ноёныг мадлаад ингээд инхүү хожиж байна. За яг юу болж байгааг та бүгд анзаарч байгаа ч тий. За мад болохын тулд би түр хэлсэн тий хэд хэдэн болох ёстой. Нэгдүгээрт шалжиж мад тавьж эхэлдэг тийм ээ. За тэгээд мэдээж ноён шалаанд байж болохгүй
шалаанаас заавал гарах ёстой шүү дээ, тий. За та бүгд яг энэ өмнөх хичээлийг та бүгд үтсэн бол шалаанаас хэд хэдэн байдлаар гарч болно, тийм ээ. Нэг бол шалж байгаа дүрсийг идэн, тий, эргүүлээд идэн, эсвэл зүхтэн. За эсвэл яг бүр дэрэгдэн нааж очоод шалааг бол тий, одоо энэ шиг одоо энэ ч одоо наагаад очсон ба штэ хажуудах буудалд энэ, тийм ээ. Наагаад ингэж шалаагүй ядаж нэг дуулал нэг зай байвал, тийм ээ. Хэрэг өөрийн нэг дүрсээр замд нь очоод тий хааж болно. Тийм байдлаар бас шалаанаас гарч болно, тий. За гэхдээ ийм 3 дүрс үлдсэн байна. Тэгэхээр энэ шалаанаас гарах боломжгүй болцсон байна, тийм ээ. Шалаанд орцсон, тэгээ шалаанаас гарч чадахгүй, бэрсийг идэж чадахгүй, энэ буудлууд руу цухтаж чадахгүй, тэгээд дундуур нь юм орж чадахгүй, тийм ээ. За ийм нөхцөл байдалд одоо эдгээр юмс одоо болсон байвал ноён маданд орсон байна. За эсвэл энэ мадалж байгаа дүрсийг ноён биш маа гэхэд өөр дүрс одоо идэж чадахгүй шүү дээ, тий. Энэ шалаанаас яаж ч гарч чадахгүй бол тэгээд мад тавилсан гэсэн үг. Ойлгомжтой тий. За цагаан тал мэдээж яаж мадалж чадав? Энэ ноён энд тусалж байгаа учраас. За supporting mate буюу мад тавихт нь тусалж өгч байна энэ ноён. За энэ ноён байхгүй байсан бол энэ түр юу боллоо? Идүүлэл дууссан. За цагаан ноён хаана байдیں۔ Тэ энэ лавдаг өөр газар байсан байж магадгүй шүү дээ. За мадлахад энэ дэмжиж байгаа, тусалж байгаа дүрс заавал бас ноён байх албагүй. Өөр ямар ч дүрс байж болно. За бэрсээ өвч гэсэн үлдээ чи. За ноён тавиад энд нэг хүү байлаа гэж дээ, тэ. C5 дээр. За бэрс B3 дээр. За цагаан нүх хэлж яаж мадлах уу? B6. Гэ мад, тэ. Ноён зүхтах замгүй, бэрсийг идэж чадахгүй. Яагаад гэвэл өөрөө хамгаалуулж байна, тийм ээ. Хүүгээрээ хамгаалуулж байна. За тэгээд энэ бэрс ноёны хооронд одоо замд нь орчхоор юм хаагаад орчих юм байхгүй, тийм учраас мад болчихжээ. За арай өөр байрлал харъя. За өнгө солиод үзэгдүүлээ тэхөө. За цагаан ноёныг гаргаад ийм байдалтай тавьчих. За хар нүх ээлж яаж мадлах уу? За H1 бол мад биш вэ, тийм ээ. Шалж байна. Гэвч ноён эдгээр буудлууд руу цухтаад явчих боломжтой. За харин ерөнхийдөө түрүүний хоёр жишээ харуулдаг байна шүү дээ, тий. Ерөнхийдөө хажууд нь очоод тэг наалдаад тэг мад тавих. За энэ тохиолдолд одоо тэмээгээр хамгаалуулж байна. Тэмээ энэ тохиолдолд одоо энэ дэмжих үүрэг гүйцэтгэж байна. За одоо ингээд баг багаар ойлгож эхэлж байна, тий. Мад гэж юу вэ? Ноён гарцгүй. Тэ дундуур нь одоо шалааг хаачих дүрс байхгүй. Тэгээд эсрэгээр эргүүлээд бэрсийг идэж чадахгүй. Ягаад гэвэл энэ хамгаалтанд байгаа учраас. За гол нь ягаад энийг идэж болохгүй вэ гэхээр энийг идчих юм бол шалаанд орох гээд байгаа байхгүй юу? Тийм ээ? Ноён шалаанд байж болохгүй. Одоо шууд шалуулсан байна шүү дээ, тийм учраас одоо шалаанаас гарах хэрэгтэй. Гэвч шалаанаас гарах боломж байхгүй. Тэрийг юу гэдэг вүлээ? Мадлуулах. Мад тавиулах гэсэн үг, тийм ээ? Хартаал энд тэгээд очиж байгаа. За дараагийн байршиг харъя. За хар бэрсээ энд байрлуулчихъя. За нэг тэрэгтэй, тэгээд нэг хүүтэй, тий. Муугүй бас. За яг хоо энэ зөвхөн баруунтлыг харж байна л да. Энд өөр дүрсүүд байх юм билүү. За гол юм нь одоо шууд мадлах хэрэгтэй байгаа. Мадлахтаа зөв сонгох хэрэгтэй шүү дээ. Буруу сонгох юм бол одоо жишээлбэл өөр бэрс цагаан тал өөрийн бэрстэй ч юм уу ямар нэгэн бодтой байвал хамгаалах боломж гараад байгаа байхгүй. За гэхдээ
одоо бэрс мэрс ч юм уу те ямар нэгэн бод дутуу байвал бас хэцүү байл да. Гэхдээ хар талаас юу ч гэсэн шууд эхний нүүдлэрэл мадлахыг зорих хэрэгтэй. За яаж мадлах уу? За ингэж шалж болж байна тийм ээ. Тэргээрээ G3 гэж шалж болж байна. За тэгэх юм бол H2 гээд цухтаад явчихж байна. За тэгэхээр эхний нүүдлэрээ мадлж чадсангүй харин зөв нь юу вэ? Бэрсээрээ G3. Хажуугийн буудалд нь очоод наалдаад тийм ээ. Яг түрүүний харсан байрлалууд ингээ мат тавьж байгаа. За яг тэгтээ цагаан тал тэгээ мэдээж одоо нэлээд суларцсан бод мод алдаад бэрсэж бас алдсан байвал бас тэл хол явахгүй л дээ тийм ээ. Шаллаа, зүхтлаа. Тэгээд одоо яадаг ч юм байгаа. Шаг ингээ орлоо. Тэгээд мод. За гэхдээ би тавыг сануулад байна шүү дээ тий. Хэрэг өөр бод зод байсан бол чибэл энэ талд тий цагаан тэрх байсан ч юм уу. Тэгвэл энэ бүхнийг хийж чадахгүй шүү дээ хар. Тий. Тэгээд мадлах боломжоо алдчих юм билүү тийм ээ. За тиймээс шууд л түрүүнийх шиг эхний хараад шууд нэгдүгээр эхний нүдлэрээ мадлах хэрэгтэй байгаа шүү. За өнгө солиод үзье. За одоо хар ноёныг гаргаж ирээд за цагаан тал нэг ийм байралтай байна гэж үү. За шууд басад адилхан шууд эхний нүдлэрээ мадлах хэрэгтэй. За цагаан нүүн. Цагаан яаж нүүвэл мадлах уу? За A7 гэсэн бол болохгүй нэ тий. Гараа явчихна ийшээ. За A6 гэсэн бол бас болохгүй нэ. Бас түрүүний шиг гараа явчихна. Харин зөв нүүдэл нь юу вэ? B5. Ойлгож байна таа хүн? B5. Яг л түрүүний одоо хэдэд харсан байршлуудтай яг адилхан л сэдв яваад байгаа. Булан эсвэл өргийн одоо хүлгийн захад аваачаад те ирмэг дээр аваачаад тэгээд хажууд нь наалдаж очоод мадлаж байгаа. Гарах гарцгүй болгоод. Тийм ээ? Ойлгомжтой нөө. Тэгэхээр сурагч таавд өөртөөсөө асуух хэрэгтэй болох нь шүү дээ те. За тэр айлын ноён айл буудлын руу зүхтах боломжтой байгаад байна. Зүхтах боломжтой байна те. За эсвэл миний дүрсүүд яаж хамтран одоо яаж гоё ажиллаж болохоор байна. Айл буудлууд дээр тэ сая энэ бэрсчин за энэ A6 дээр шалж болж исэн тэ энэ мориныхоо дэмжлэгтэйгээр шалаа аюулгүй хийж чадчихжээ. За бас энэ B5 дээр ч гэсэн хийж чадчих шүү дээ тэ мориныхоо дэмжлэгтэйгээр идүүлэхгүй шүү дээ тэ мороор хамгаалуулж байгаа юм чинь. За мэдээж энэ хоёр сонголтын B5 зөв байсан. За тэгээ мөн бас аль буудлууд дээр шалаа одоо шалж болохоор байна. Тэ? Тэднийг бас бодолцох хэрэгтэй байна. Энэ буудлын дээр шалж болох уу? Болохгүй шүү дээ, тэ? За энэ дээр болох юм. За гэвч эдгээр буудлал руу зүхтаад явчихна. Таавд одоо ийм сайхан байралтай болчих юм бол эхлээд асуух хэрэгтэй байна шүү дээ. Саяны бүх асуултуудыг нь тэгээд зөв хариулт олоод тавд нүүдлээ нүгээрээ. За бас нэг өөр юм гэвэл мадлахдаа бас дүрс идээд мадлж болно. За цагаан энэ тохиолдолд нүүх байлаа гэж бодъё. За энэ бас шууд харагдахгүй байж магадгүй. Тэ? За зөвөн гэхдээ би 5 дээр идээд мадлах. За ингэж бас болдог байгаа шүү. За ингэж шалж уучлаарай. Ингэж шалж болно. Тэгвэл ингэж цухтаа гарчихна. За тэгвэл нөгөө ч шаллаа. Тэгвэл ингэж цухтаа гараа авчихна. Харин зөв нүүдэл нь дүрс идэнгээ мадлах. Яг л тэгээ түрүүний хэдүүл ингээ харсан байрлал яваад байгаа. Захад хүлгийн захад наалдаж очоод гарцгүй болгочихж байгаа. Шахаад. За арай өөр байрлал харъя. За өнгө хэдүүлээ өөрчлөөд цагаан ноёныг гаргаж ирээд за нэг бодтой байлаа гэж үтэй энд. За бас нэг хүүтэй. За гэвч харт тал бэрс тэрхтээ ноён таанаага ч юм уу мэтэ өөрийн навтаа ч юм уу.
За гол нь энэ харын нүүдэл тэгээ мадлах боломж байна. За хэрхэн яаж мадлах уу? Бичлэгээ зогсоож байгаа та бүгд бас хараад үзээрэй. За харсан уу? За G1 гэж хэлсэн бол буруу байна. Мадлж чадсангүй. Яагаад гэвэл цагаан чин өөрийн гэсэн өөр нэг бодтойгоо шүү дээ. Тэгээ G1 дээр мадлаа гэд баярлаад очисон чин энэ тэмээ идчихнэ. За тэгээ бэрсхүү үдчихлээ те. За тэгэхээр зөв нүүдэл нь сая юу байсан байх нь? G2 дээр мадлах байхгүй юу? G1 дээр мадлж болохгүй, G2 дээр жинхэнэ мад болчлоо. Гарцгүй, бэрсийг идэж чадахгүй, ягаад гэвэл хамгаалуулж байгаа. Тэгээ дунд нь хааж орчхоор дүрс байхгүй. Тэгээ тэр энэ бүх юм болохоор юу гэдэг вүлээ? Хүүхдүүдээ мад тавих те. Эсвэл хожигдж байгаа тал нь мадлуулах. За арай өөр байрлал харъя. За энэ дээр бас л хэдүүл ингээ орон зайн ач холбогдол бас гарч ирж байгаа. Бас үзэгдэнэ. За энэ дээр цагаан нүүн. За тэгээд харын хүүнэр бүр айгүй муу байршилтай байна тийм ээ. Яагад гэвэл цагаан бэр C8 гээд мад. За ямар ч бараг тусалцаа хэрэг болсонгүй шүү дээ тий. Ганцаар очиод мад тавьчлаа. За яга мад тавьчуу ноён шалаасаа гарах замгүй болсон тийм ээ. Ийшээ цогтож болохгүй, ийшээ цогтож болохгүй, бэрсийг идэж чадахгүй. За гол нь энэ хүүнүүд нь ингээд шавар ачлаа шүү дээ тий. Ноёндоо орон зайг нь байхгүй одоо болгоод за байхгүй болгож яах вэ те орон зайгүй байсан учраас ингээд цухтах харахгүй болчлоо. За энэ төрлийн мадыг арын шугамын мад гэж нэрлэдэг байгаа. Одоо яг ийм төрлийн мад. Энэ биш байж ч болно. Тэрэг авчраал мад. За арай өөр байрлал. Энэ дэр хар нүүн. Хар яаж мадлах уу? Бичлэгээ төр зогсоож яваад хараараа. За харсан уу те? За зөв хариулт нь F4 дээр мадлана. За яг энэний өмнөх харсан байрлал шиг энэ цагааны хүүнүүд тун муу байрлал та. Энэ зайга тун муу эзэлсэн байна. Өөрийнхөө ноёндоо ингээд саад болцсон байгаа байхгүй юу? За энэ хоёр хүүний айл нэгэнд байхгүйсэн бол аль нэг одоо энэ хоёр хүүний айл нэг орон зай руу буудлын руу цухтах боломж байх байсан байж тээ. За гэвч ингээд өөрийн дүрс нь ингээд саад болоод мад тавиулчихжээ. Ноён эдгээр буудлууд руу орч чадахгүй. Тийм ээ? Бэрсийг идэж чадахгүй. Ягаад гэвэл хамгаалалттай байгаа. За тэгэхээр эндээс та бүгд юу ойлгож болохоор байна? Энэ мадлуулж байгаа. За яг мадлуулахаас өмнө шалуулж байгаа ноён тийм ээ. Шалуулж байгаа ноёны зүхтах буудлыг бас заавал одоо энэ эсрэг талын дүрсүүд одоо удирдах байх бас албагүй. Өөрийн дүрсүүд бас ийм байдлаар ингээ саад болох боломжтой байгаа байхгүй юу? Тэ? За энэ тэгэхээр бас нэг ийм хэлбэр дүрстэй мад байгаа. Та бүгд тоглоомонд бас ийм тохиолдож магадгүй шүү дээ. Яг ийм боломж гарсан. Ноён нь одоо тий яг ийм байралтай болцсон. Энэ хүүнүүд нь ингээд саад болоод яг ийм байрлалыг гарах юм бол ямар гоё юм бэ мад гэж тавьчих нь шүү дээ тий. Гол нь эдгээр буудлын руу цогтож чадахгүй. За энэ нэг ийм байрлал байна. За тэгээд түрүүнээс хичээлийн эхнээс хойш хэдүүлээ нэг захад ингээд нааж одоо хажууд нь наалдаж очиж мадалдаг байрлал үүссэн тий. За энэ бол бас нэг өөр байрлал байгаа. Маш энгийн, маш түгээмэл тохиолддог байрлал байгаа. За тэгээд саяны энэ үтсэн. За одоо хэдүүлээ өөр дүрсүүдээр бас яаж мадалдгийг бас харцгаая. Бас та бүгд тогтоох хэрэгтэй шүү. За яг тэгвэл тоглолтын дээр хизээч гарах юм бэлээ тийм ээ. Сайн тогтоогоо цээжлээд тэгээд
цаашаа явах юм бол тоглолтын дээр гарах юм бол энэ мадлах боломж биш. Тэгэл хожоол амархан нэг оног аваа явчих нь байна. За энэ байрлалыг харъя. За энэ дээр цагаан нүүх хэрэгтэй. Цагааны нүүдэл. За яаж мадлах уу? B8. Тэргээр B8 мад. Тийм ээ. Ийшээ зогтож чадахгүй. Ийшээ зогтож чадахгүй. Энэ B7-роо зогтож чадахгүй шүү дээ, тий. Ягаад гэвэл тэрний хөл тэвээрээ байх бөгөөд шалгаан тэвээрээ байх учраас. Тэгээд тэргийг сүлд нь идэж чадахгүй. Ягаад гэвэл хамгаалттай. За дараагийн байрлал. Энд дээр цагаан нүүн. Цагаан яаж мадлах уу? G7. Тэмээ G7 тий. За зүхтах газаргүй болцсон ноён. За тэмээг нь идэж чадахгүй. Ягаад гэвэл хамгаалтанд байгаа. За энэ төрлийн мадыг бас боомлох мад гэж хэлдэг байгаа. Нэрлдэг. Бас энэ боомлох мадыг бас мориор бас айгүй их гүйцэтгэдэг. За та бүхэн тэр олон төрлийн модыг бас дараагийн хичээл дээр үзэх баха. За энэ нэг ийм хэлбэр дүрстэй мад байна. За энэ дээр болохоор хар нүүн. Хар яаж мадлах уу? Мэдээж шалаа харах нь шүү дээ, тий. Хамгийн ихний хэлжинд шалаа харна. Хаана ганц шалж болохоор байна. За хоёр боломж байна л да, тий. Хүүгээрээ шалчихна. Гэхдээ тэр ямар ч нэмэргүй тэрийг идэ явчихна. За тиймээс хүүгээрээ шалах нь буруу байна. Харин тэргээр A2 гэж шалах нь зөв. За тэгтээ гол нь энэ шалаа нь мад болоо явцсан байна, тийм ээ. Ягаад гэвэл B2 эсвэл B1 рүү орж чадахгүй. За тэгээд хүүний хамгаалтанд байгаа тэргийг идэж чадахгүй. За энэ дээр мөн адил энэ тэрэг нь өөрийн дүрс нь саад болцсон байна. Цухтах орон зайг нь хаацсан байна. Орон зайгүй болгосон байна, тий. За одоо мориор мадлахыг харъя. За түрүү хэлсэнтэй боомлох эсвэл боомлсон мад ч юм уу, тий. За энэ дээр хар нүүн, хар мэдээж F2 гээд мад тавих нь. За тэгээд ноён хааш одоо болондуулсан хаашаач явах боломжгүй. Тэгээ моринд одоо тий идэж чадахгүй, хөдөлж чадахгүй байх гэж тийм ээ. Хөдөлж чадах битгий идэж чадахгүй шүү дээ. За ийм байдлаар мад байна. Тэгээд энэ морийг ямар нэг өөр дүрс идэж чадахгүй. За энийг түрүү хэлсэн чинь түрүүний тэмээ болондуулаад мадалдаг ерөнхийдөө нэлээд төстэй байрлал байгаас тий. Яг бүр болонд авчиж чихээд боомлоод тэгээд одоо боомлогдсон энэ ноёныг ингээ мадалцж байгаа. Англиар smothering mate гэдэг байгаа. За арай өөр төрлийн дасгал хэлбэл харцгаая. За ноён нэг хүүтэйгээ болонд байжээ. За гэхдээ одоо та бүгд бичлэгээ зогсоож байгаад нэг юм бодолцоороо за. За энэ дээр цагаан нэг дүрс байрлуулаад шууд мад болохоор байна. За цагаан хаана ямар дүрс байрлуулвал шууд мад болж байна. Шууд хар ноён дээр хар ноёныг мадлахаар байна. За бодолцоод үзтээ. За олсноо. За бирсийг цагаан бирс C8 дээр тавих хэрэгтэй байна, тий. За бас энэ ийм төрлийн бас дасгал бас маш хэрэгтэй байдаг шүү дээ. Байхгүй дүрсийг олоод тэгээ шууд мад болсон байрлал болгох. За одоо энэ цагаан хар ноён хаашаач цухтах боломжгүй бирсийг идэх чадваргүй тий. За мад болсон байна. За бирсээс гадна яаж шалаа тавьж болох байсан бэ тий? Тэргээр шалаа шалж болох байсан. Гэвч энэ тохиолдолд B7 гээд цухтчихна. Ноён. За цухтахтаа эсрэгээд одоо сөрөг давталханд орчих нэ. За дараагийн байрлалыг харъя. За энэ дээр хар нүүх хэрэгтэй байгаа шүү. За хар нүүхээс илүү хард одоо нэг дүрс илүү нэг байхгүй дүрсийг одоо байрлуулах хэрэгтэй байна. Ямар дүрс вэ? Хаана байрлуулах вэ? Бодолтой зүдэрээ. За олсноо.
За түрүүнээс хойш ерөнхийдөө дандаа бэрсээр мадлаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бэрс гэж хэлсэн бол зөв байна. Бэрс гол нь хаана байрлуулж болох уу? H1 дээр байрлуулж болно тий. Бүх замыг хаацсан. Тэгээ мэдээж идэж болохгүй яагаад гэвэл тэмээнийхээ хамгаалтанд байгаа учраас. За эсвэл G2 дээр бас байршиж болно. Бас л яг адилхан нөхцөл байдалтай. Хамгаалтанд байгаа бэрсийг идэж чадахгүй, ноён хашаад зогсож чадахгүй. За энэ болон түрүүний нэг бэрсийг C8 дээр байрлуулдаг энэ хоёр дасгал дээр таавд зөв дүрсийг зөв буудал дээр байрлуулсан бол маш сайн байна, онц байна. За энэ дасгалыг бас өөр өнцгөөс харж болно. За энэ дээр цагаан мэдээж мадлах хэрэгтэй шүү дээ, тий. За тэгэхээр цагаан талаас нэг хүү байлаа гэж үү. Нэг хүү нэмэж болно. За гол нь хаана байрлуулвал мад болох вэ? За бичлэгээ төр зогсоож аваад хараад үзээрэй. Цагаан хүү байрлуулах хэрэгтэй байгаа шүү. За хаана байрлуулах вэ? За олсноо. За хэрвээ D7 дээр байрлуулад мад болж байна гэвэл таны зөв байна, сайн байна. За яагаад вүлээ? За энэ хүү байхгүйсэн бол бэрсийг идэл явчих шүү дээ ноён те. За гэвч одоо хамгаалтанд байгаа бэрсийг идэж чадахгүй. За тэгээ түрүүний нэг хичээлийн 2 дахь или 3 дахь байрлал биш та харагдчих шүү дээ те. Хоёр талдаа дээр доороо эсвэл хажуу талдаа хүүтэй байгаа зүхтах гарцын орон зайг нь хаацсан энэ хүүтэй. За тэгээ энэ бүх буудлын ноён бэрс хаацсан байна шүү дээ те. За тэгээ шалаанд орцсон мод болцсон байна. За эсвэл бас бүр өөр өнцгөөс харж болно. За алижэний шалаанд орцсон цагаан ноён байна гэж бодъё. За мэдээж харын өнцгөөс харъя. За заавал бас хар төрлийн дүрс, хар өнгийн дүрс биш. Энэ хамгаалж байгаа талын бас өөр дүрс байж болно шүү, тэ. За энэ дээр ямар цагаан дүрс хаана байрлуулвал цагаан тал мад болж байна. Олсноо. За ерөөхдөө бол бас харсан байрлал шүү дээ, тэ. H2 дээр хүү байрлуулчихвал мад болж байна. За хүү биш байж болно, морь байж болно, тэ. За тэмээ байж болохгүй. Ягаад гэвэл тэмээ чин энэ G1 дээрх тэргийг идчихэж шүү дээ, тийм ээ. За тэрэг байж болно шүү дээ, тийм ээ. Ягаад гэвэл тэрэг чин ийм байдлаар нүүж болохгүй, тийм учраас идэж чадахгүй, тийм ээ. За бэрс байж болохгүй, бас ягаад гэвэл идчихнэ. За тэгэхээр хүү, тэрэг, морины энэ гурын аль нэг нь байж болохоор шүү дээ, тийм. За тийм хэрвээ тийм байвал энэ хар талаас мод болцсон байна. За та бүгд сая зөв болсон уу те? За зөв болсон байвал сайн байна. Гол нь сая юу бодолцох хэрэгтэй байсан бэ? Энэ ноёны зүхтах орон зайг харах хэрэгтэй байсан шүү дээ, те. За ягаад гэвэл шалж байна. Энэ H2 руу нүч гэдэг шүү дээ. За тэгэхээр тэр H2-ыг хаачих юм бол маданд орсон байх нь байна шүү дээ, тийм. За хэдүүлээ энэ мад тавих тухай эхний хичээл ингээд үзлээ та бүгдэд маш ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За юу ч гэсэн эргэн санацгаая, тийм. Ноён шалаанд орсон байна. За тэгээд хаашаач зүхтах газаргүй, эсвэл тэр шалж байгаа дүрсийг идэх боломжгүй. Эсвэл дунд нь те өөрийн хамгаалж байгаа дүрс орж ирээд хаах боломжгүй. За тийм тохиолдлыг тэдгээр энэ бүх юм болсон байвал мад болсон байна гэж хэлдэг байгаа. За тэгээд яаж мадалж болдог вүлээ? Өөрийн дүрсээр хамгаалуулж иж мадалдаг байгаа. Эсрэг талын одоо хамгаалж байгаа ноёны орон зайг бүгдийг ингээд хаагаад тэгээд тэгж мадалдаг байгаа. За эсвэл хичээлийн дундуур харсан те арын шугамын мад гэж бас байдаг байгаа.
гол нь энэ бүх юм чин энэ орон зайтай холбоотой л одоо хутгнууд яваад ойлголтууд яваад байгаа шүү. За тэгээ мадлуулахаараа хожигдоод за тэгээд нөх хоцсон тал 1 оноогоо аваад явдаг. За мадлах бол ийм бэ. Тэгээд энэ мадлах тухай танилцуулга та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. За энэний дараагийн хичээл бас мадлахын тухай хичээл байгаа. За мэдээж одоо тий мадлах гэдэг бол одоо нэгдүгээр зорилго хамгийн одоо тий хожихын төлөө тоглодог одоо гол юм зүйл бол мадлах юм чинь. Энэ сэдвээр дахиад нэг хичээл хэдүүлээ өрнүүлэх болно. За энэ хичээл тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн хичээл дээр хэдүүлээ уулзцаая. Түр баяртай.